Тэгвэл зүгээр ингээ мөнгөн дүнгээр бодох маш их байгаа үстэй. За зүгээр нэг жилээр бодоход 30 тэрбум. 4 жилээр бодоход 100 тэрбум. Дахиад 4 жилээр явбал яах юм? Дахиад цалингийн нэмрээ ороод ирвэл яах? Урамшуулдаг. Ирэх хөрж байгаа нам уран сонгуул дараалал ялчгаараа яаж төрийн бүтцийг ашиглаж, яаж төрийн мөнгийг татвар төлөгчдөө цугулж байгаа одоо дотроо цугулж байгаа мөнгийг яаж буцаад сонгуульд ирэх барих одоо сонгуульд ирэх авах зарцуулах вэ гэдэг ийм бодол санаатай яваад шүү дээ. 2026 оны улсын төсвийг баталсан. За араас нь нийслэлийн төсвийг хилэлцэж эхэлнэ. За нийслэлийн төсөв дээр бол хэсгийн ахлагч нарын цалинг баталдаг. За улсын хурлд гарсан намын бүлгээс бол энэ хэсгийн ахлагч нарын асуудлыг хөндөж байгаа. За хөндөхдөө бол одоо ямар байдлаар зөв зохион байгуулалтанд орох юм бэ? За энэ өөрөө одоо Монгол Ардын намын үеийн сонгуульд ясч ирсэн технологи юм шиг үстэй хэсгийн ахлагч нар. За тэгээд жилд энэ хүмүүсийн цалин дээр нийслэлийн төсөв дээр 28 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгнөөс тавьд юм байна. Тэгэхээр одоо ер нь энэ нийслэлийн хэмжээнд гэхэд 1955 энэ хэсгийн ахлагч байгаа. Одоо энэ оронтой ер нь шаардлагатай юм уу гэдэг асуудыг хөндөж байгаа юм байна. За энэ хавар бол хуулийн түвшинд хүрэх юм байна. Тэгэхээр энэ талаараа та нэг процесс яаж явж гин одоо судалгаа хийж байгаа гэдэг хэлжсэн шүү дээ. Яагаад одоо энэ хуулийг санаачлах болсон юм? Одоо судалгаа ямар шатнд байна? Хавар ер нь ямар шохон хуулийн төсөл өргөн барьчих вэ? Манай Батбаяр гишүүн энэ дээрээ санаачлагтай байгаа. Тэгээд өн бүлэг дээрээс ихний ээлжинд одоо судалгаа хийгээд за хуулийн босруулах хэлхийсийг байгуулъя гэгээд Батбаяр гишүүн бидэд бол ингэ санал солилцоод энэ дээр бол санал нийлээ явж байгаа. За ер нь бол ийм Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хууль гэж байгаа. Энэ хуулиар бүтцийг тодорхойлдог тий одоо ямар нутаг дэвсгэр дээр ямар бүтцтэй ямар үйл ажиллагаа явуулах гэдэг. Энэ хуулийн 11-р зүйлд нь бол хороо иргэдэд хууль заасан үйлчлэгийг хүргэх нутгийн өөрийн өдөлтөд иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий анхан шатны нэгж мөн гэдэг. Хороо гэсэн тийм хороо гэж байна шүү дээ. Хамгийн бага нэгж. Тийм анхан шатны нэгж мөн гэдэг. Тэгэхээр одоо бид нар ч одоо би чинь хаа улдурын 17 хорны иргэн баггүй. Манай тэнд хорооны дараа хорооны ажилт ингээд хүмүүс сууж байгаа шүү дээ. Тэдний улсын төсөвт цалин суугаад цалин авдаг. Байнгын оронтой. Хэсгийн ахлагч буюу 1955 хүн бол урамшуул авдаг. Цалин биш. Урамшуул гэж одоо бүр энэ сая нийслэл энэ 2025 оны 3 сарын 25-нд нийслэл иргэдийн хурал тогтоол гаргаад хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжлэг шинжилэн тогтоогоод 1.2 сая төгрөг болгосон байна. Байнгын бус бүтцийгээ одоо энэ бүтцийгээ мөнхийн байнгын цалинжуулаад ингэ байлгаад байгаа. За одоо чинь нэг жилд нийтдээ нэг 30 орчим тэрбум төгрөг. За түүний нэг 28 орчим тэрбум хэсгийн ахлагчд урамшуулж яваад бус нь үйл ажиллагааны зардал зарцуулдаг юм шиг байна. За ингээд 4 жилээр бодохоор хийдв. 120 тэрбум төгрөг ууз. Та маш их мөнгө ууз. Тэгээд гэтэл одоо хорооны чин даргын хорооны ажилд ирэх үүргийг хуулиар тогтоогод өгсөн байхгүй. Түнхэл хэсгийн ахлагчдын ажлын ирэх үүргийг болохоор ингэж тогтоосон байгаа. Хоёр л ирэх үүрэг байлаа шүү дээ. Хоёр агуулгатай. Тий. Хууль тогтоомжийг сурчлах гэдэг. Энд чинь хорон даргын ажил байхгүй. Судалгаа том цуглуулах гэж хорооны ажилчдын ажил байхгүй. Тийм биз? Ил задуу хог ажил үүсэхгүй байх тогтц зөвлөгийн дэргэн аж ахуйн завтаа оролцох гэж хорооны ажил байхгүй. Ер нь бол тэгээд гэмт хэрэг зөрчлөөс урсан зэрэг дэмжлэг үзүүлэх гэдэг заалч нь одоо тухайн хорооны хэсгийн цагдаа гэж байж байгаа шүү дээ. Тэдний ажил. Ер нь ингээд бусдын тэгээд хамгийн гол бусад чиг үүрэг гэсэн байгаа юм. Тэгээд одоо 316 дээр бусад чиг үүрэг нь юу юм гэхээр би бол ойлгочвол энэ бусдын зорилготой бусад чиг үүрэг гэж ойлгож байгаа. Тэрнээс хорооч ингэ бүр яг дандаа хорооны үйл ажиллагааг давхар эрхлээд шүү дээ тийм. Тэгэхээр чи хоёр бүтц бий болчиход байна шүү дээ. Хороо хэсгийн ахлагч гэсэн тийм үү? Энийг л яриад байгаа. Тэгээ эйгу ингээнээр ярих юм бол. Үндсэн хуульд заасан одоо захиргааны нэгжийн бус ажлын байр юм байна гэж. Тэгэхээр заавал ингээд хууль гаргахгүйгээр үндсэн хуулийн цэцэд хандаат ч юм уу одоо энэ хэсгийн гэдэг хэсгийг асчиж болох уу? Энэ одоо бүтцийг хэдэн онд хэний үед одоо нийслэлийн иргэдийн төлөөс шуурлаа батлаа гаргаж ирсэн. Заавал миний санаж байгаагаар 2016 оноос эхэлтэй байлгүй дээ. Тийм. За би яг тэр мэдгүй мэрийг харчих. Гэхдээ ер нь бол 2022 онд одоо энэ нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гаргаад түүн дээр энэ журмын шинжилэн баталсан юм бэл. Тэгээд энэ журмын шинжилэн батлахдаа үүн дээр л энэ одоо хорон даргын хорооны ажилтны чиг үүргийг л оруулсан юм билээ л дээ. Тийм. Тэгээд зүгээр ингээ мөнгөн дүнгээр бодох маш их мөнгө байгаа үстэй. За зүгээр нэг жилээр бодоход 30 тэрбум. 4 жилээр бодоход 100 тэрбум.
дахиад 4 жилээр явбал яах юм? Дахиад цалингийн нэмнээ ороод ирвэл яах? Урамшууллын 25 оны 3 сарын 25-ны өдөр нийслэлийн эрдэнэ хуралдаад тогтоолороо сая 200 мянган төгрөг шинжилэн тогтооцсон юм билээ. Урамшуул энэ ч бүр та нар харах юм бол олонх урамшуул гэж байгаа шүү дээ. Урамшууллын хэмжээ гэж байгаа шүү дээ. Цалин биш шүү дээ. Байнга орон дотор цалин авна да. Одоо та компаниас цалин авч байгаа шүү дээ. Байнга орон дотор. Байнга орон тоогүй хүмүүсийг тодорхой хугацаанд ажилуулад урамшуул өгч байгаа шүү дээ. Энд чинь ялгаатай болов таахгүй. Одоо тэгээд энэ бол нөгөө том зургаараа харахаар шижирх шүний юм байгаа шүү дээ. Таач би ч нийгмийн амьдралд буцалдаг тий хин хинэн сонгуул өгдөг сонгуулийн өмнө ямар процесс болдгийг мэддэг. За энэ хэсгийн ахлагч нар бол яг үүндээ үндсэн чиглэлгээ биелүүлж ажилдаггүй. За сонгуулийн үеэр бол мөнгө тараадаг. За тэрний хамгийн хортой үр дагавар бол одоо энэ төрийн эрхийг ингээд мөнгөөр худалдаад авчиж байгаа. Энэ үйл ажиллагаанд өөрсдөө ингээд оролцоод байдаг. За ингээд сонгогчдын санал хүртэл одоо тэнд ингээд одоо зөв худалдагддаг гэдэг. Үүндээ энэ бол бодис шүүмжил өөрөө эрүү сонгуул за цаашлаад энэ арчил парламентын арчлын энд хортой үйл ажиллагаа учраас заашгүй одоо энийг бол халах ёстой гэдэг л юм яриад байгаа юм шүү дээ. Түүнээс бол одоо хүмүүсийг нэг ажилгүй болгохгүй ч юм мууг нь үзэх гээд байгаа юм байхгүй. Тэгэхээр та энийг нэг том зургаар нь бас тайлбарлаач. Ирэх барьж байгаа нам 3 сонгуул дараалал ялчгаараа яаж төрийн бүтцийг ашиглаж яаж төрийн мөнгийг татвар төлөгчдөө цугулж байгаа одоо татраар цугулж байгаа мөнгийг яаж буцаад сонгуулийн эрх барих одоо сонгуулийн эрх авахд зарцуулах вэ гэдэг ийм бодол санаатай яваад байна шүү дээ. За энэ бол зөвхөн одоо ганц ярьж байгаа хэсгийг алж болохоос дээр төрийн компани тэн цалт одоо цалин урсгал зардал за тэгээд тэнд ажиллаж байгаа орон тооноодын асуудал байна тий. За ингээд төрөөр дамжиж байгаа бүх бүтцүүд байгаа гэдэг ч юм уу. Ер нь бол ингээд дахин яаж олонх болж ирэх барих вэ гэдэг бодолтой тулгуурлаж төрийн одоо бүх системийг ашиглаж шүү дээ. Хөрөнгө, мөнгө, санхүү, машин, за хүн ажилтан албаа гэж. Ерөөсөө л энэ асуудал. Түүний нэг хэсэг л энэ хэсгийг ахлагч байхгүй. Нийслэлд 1955 хэсгийг ахлагч байна гэсэн орон нутгийнхныгээ та бүхэн тоолж үзсэн үү? Тоолоогүй. Одоо энэ орон нутгийнхан чинь нэмэгдээд одоо бүр нэг багцаа тав байна уу? Харин энэ чинь ингээд ингээд ер нь бол ингээд нийслэл ингээ хийчихээр орон нутгад нөөцтэй хуралдаад адилхан хэсгийг ахлагч ингээ бүцээчихэд байгаа байхгүй да. Чи ингээд муу жишээ тогтоогод байна шүү дээ. Тэгэхээр энийг л ер нь ингээ хуульч хааж өгөхгүй бол хууль заасан бүтцийн хажуугаар дахиад орон нутаг өөрсдийнхөө иргэдийн урдын тогтоолоороо дахиад орон тоо бий болгоод дахиад одоо санхүүгийн бүтц бий болгоод байна шүү дээ. Тэгэхээр энийг л бүр бойлуулъя гэж хуулиар нь бойлуулъя. Тэгэхгүй бол одоо энэ чинь дахиад өөр хурал тэгээд хэсгийн ахлагч гэдэг нэг нэртэй бол дараа нь өөр нэртэй дахиад бүтц бий болгож болох юм шүү дээ. Одоо Баянзүрх дүүрэг гэхэд 43 ороотой 513 хэсгийн ахлагчтай. Хоёрдугаарх нь Сонгон хайрханд дүүрэг 43 ороотой 406 хэсгийн ахлагчтай гэдэг ч юм уу. Жишээ нь одоо Бахангаа дүүрэг 2 ороотой 6 хэсгийн ахлагчтай. Багнууд дүүрэг 5 ороотой 34 хэсгийн ахлагчтай гэдэг ч юм. Ингээд хорооных нь ажил дахиад бүтсэж өгдөг. Одоо энэ хуультай холбоотойгоор өөр ямар хуульд өөрчлөлт оруулах арга бол? За ер нь бол ихэд засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт орох байна. Ер нь энэ дээр л өөрчлөлт орох байна. Ер нь бол ухуулах шийдэг ойлголт чинь та асуусан учраас тухайн үед анх одоо хууль зүгэж орж ирсэн бэ гэхээр 200 сонгогчдод нэг гэдэг чинь мэдээлэл технологи хөгжөөг байсан байхгүй юу? Мэдээлэл технологи хөгжөөг үндсний телевизээс телевиз байхгүй. Үнэн сонирхсоор сонирн байхгүй. За тэгээд юу гэдэг одоо чинь манай Дундгуй аймгийн Дэрэн суманд байгаа малчин мэдээлэлээс хол тийм үед 200 сонгогч нэг ухуулагч байна гэж гарсан. Одоо бол хөдөө мал дээр байгаа манай малчин иргэн хүртэл зургатаараа iPad-аараа утсаараа мэдээллийг маш хурдан авч байгаа шүү дээ. Тэгэхээр 200 сонгогч дотор нэг гэдэг энэ бүтц бол өөрөө бас сонгуулийн бүтцээ. Мөнгөтэй нь ял хийж байгаа юм. 200 сонгогч дотор одоо хүн ажиллаж чадах нь ял хийж байгаа юм. Энд чинь тийм уус дээ. Энд чинь хуульчилж тэр мөнгөнийхэн бүтц нээж өгöd нь шүү дээ. Сонгуул төр чинь. Тэр энийг бас бойлуулах талаар миний хууль өнцөл орж байгаа. Би 97 онд бүр маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч болж байна. Тэгээд нөгөө 200 сонгогч гэдэг чинь өөр яадаг үгүй. Би сая одоо чи авч хэллээ шүү дээ. 200 сонгогчоо 200 сонгогч дотор нэг ухуулагч авч чадахгүй байгаа. Нэр дэвшигчийн өмнөөс би аваа тэр өндөр бүртгүүлэх боломж ингээ хуулиар нэгээд өгч байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөтэй ял хийж байгаа. Сая ягаад түүхэндээ байгаагүй олон хүмүүс сонгуульд нэр дэвшсэн бэ гэдэг асуулт мэдүүд үүснэ дээ. Одоо ингэж тэгдэж штгүй. Манай тойрогт одоо энэ ямар хүн бэ гэдэг би өөрөөсөө танихгүй юм гээл. Одоо энэ намаас ийм хүн дэвшсэн байх ингээл яриа гардаг штэ. Тэр чинь ерөөсөө 200 сонгогч дотор нэг ухуулагчийн орон тоог нь мөнгөтэй, нөлөөтэй, том намтай, сүлжээтэй хүмүүс хуульчилж хууль заасан цоорхойг нь ашиглаж мөнгө тараагаад байгаа байхгүй.
Маш ингийн бууцтай. Тэгээд одоо бүгдөө нэг эрүү сонгуул хийдэг болоо тий. Харин тий. Одоо ингээл хэсгийн ахлагч нар микрээр орой болохоор ингээл доош зөөж ийн. Тэгэл нөгөө сонгуулийн бос үед ингээд баахан халамжинд оруулж өгдөг хэсгийн ахлагч нар тий хоолны талон энтер гээд ингээд тэрүүгээрээ л ингээд сонгогчдын саналыг аваад л ингээл үр дүн өнөөдөр яаж гарч байгаа гэдэг л шүү дээ. Тэрийг л засах том зорилго байна. Тийм үстэй. Тийм. Одоо жишээ нь би зөв нэг жишээ хэлэхэд энэ 358 нийт төвч биш үү тийм ямар нэгэн байдлаар нэг хандив аваад үйл ажиллагаанд зарцуулаад аудын тайланг өгсөн нийт төвшигч тунд шинэ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах ямар нэгэн санхүү гараагүй нэр дэвш маш их байгаа шүү дээ. Тийм. Одоо тийм боломж байх уу? Энд чинь локер байхгүй үстэй. Гэх мэт шиг тайлан нүрэл ингээ энийг дагаа тайлан нүрэл худлаа болж байгаа байхгүй. За болчихно уу? За.